Эмэгтэйчүүдгүйгээр энэ амьдрал төсөөлшгүй. Амжилттай яваа хүн бүрийн ард эмэгтэй хүн байдгаа гэдэг сайхан үг байдаг. Тэгвэл энэ сайхан үгээр манай подкаст эхэлж байна. Эмэгтэйчүүдэд зориулсан дүлгэн подкаст маань эхлэхэд бэлэн боллоо. Харин та бэлэн үү? Positive Mongolia. Сайн байцгаана өрхөмөндөд сонсогчдоо. Дүлгэн подкаст маань эхлэхэд бэлэн болсон. За, өнөөдөр наран цэцрал буюу манай цэцаагч маань бидэртэй маш гоё сэдвийн талаар, маш чухал сэдвийн талаар хуваалцахаар одоо бэлэн болсон байна. Тантал бэлэн болсон байна. Тэгээд өнөөдрийн ярилцах сэдэв бол одоо Монголын хүн нэг бүр зайлшгүй мэдэх хэрэгтэй, сонсох хэрэгтэй тийм чухал зүйлсийн талаар ярих гэж байгаа учраас бүгдөө бас нааша анхаарлаа хандуулаад сонсоорой. Том жижиггүй, эрэгтэй эмэгтэйгүй энэ удаагийн дугаарыг сонсоосоо гэж хүсэж байна. За тэгээд цагч маань юуны талаар ярих гэж байгаа яри те. За сая 2019 оны 4 сарын 24-ээс 26-ны хооронд маргааш дуусна. Өнөөдөр ч 25 шүү дээ. Нийт Монгол улс даяараа ялан тэр дундаа нийслэл Улаанбаатар хот даяараа одоо бүх иргэдийг хамарсан онцгой байдлын ерөнхий газар болоод нийслэлийн одоо бүхэл төр захиргааны том байгууллагууд ингээ хамтраад гамшигын үеийн одоо авах арга хэмжээг одоо олон нийтэд сурталчлах ийм арга хэмжээний одоо үйл ажиллагаанууд явагдаж өнгөрлөө. За тэгээ эргэн үеийнхээ хувьд би бас энд нь яг гэр бүлийнхаа хүнтэй 3 хүүхдээ дагуулад 5 л оролцлоо. Өглөө 7:30-аас өдрөгний 7:30-аас 10 цаг хүртэл үргэлжилсэн юм үйл ажиллагаа байсан. Тэгээд нэлээд хэд хоногийн өмнөөс эхлээл яг энэ үйл ажиллагаа телевизээр цацагдаал одоо сошиалорч цацагдаад тэгээд би болохоор яг тэр цацагдчих үеэс нь эхлээд за бид нар ингээд угаасаа олон удаа ингэж иймэрхүү юмыг бэлдэж чадахгүй юм чи яг энэ юунд маш сайн идэвхтэй оролцоод нэг сайн мэдээд авъя гэж бүр ихнээс ботцсон байсан учраас ер нь яг хувийн хувьд аюу бэлтгэлтэй байсан. Тэгээд урд оройн нь маргааш өглөө босонгуудаа хүүхдүүдээ хідэн цагт босох уу хоолыг хизээ нөгөө яг хідэн цагт бэлэн байх уу бүх юмаа төлөвлөсөн. 8 цагт яг нөгөө дуут тохио аюулын дуут тохио дуурангууд бүгд ингээ гараад Улаанбаатар хот даяараа 111 аюулгүй талбай ингээ заагаад өгсөн тэнцэнэ хороогоороо тухайн газарт очиод тэгээд бүртгэл бүх юмаа хийхдээ тэнцэнээс ингээ тодорхой хэмжээний сургалт орох ийм юу байсан. Тэгээ өнөөдөр өглөө бид чинь би ч бүр 6:30 гэж босоод бүх юмнуудаа зохицуулаад хоолундаа хийгээд идэж уулгаад хүүхдүүдэд дулаан хувцлаад цаг 30 минут өнөөдөр бас Улаанбаатарт сарцангуй сэрүүхэн байлаа 8 градус. Энгийн үедээ нэг 12 3 4 байсан байхгүй ойрт тэгсэн чинь 8 градус арай сэрүүхэн болохоор бүр их дулаан хувцалж агаад ер нь нэлээ идэвхтэй оролцлоо өнөөдөр бол. Тэгээ одоо сурж мэдсэн зүйл их байлаа. Тэгээ ерөнхийдөө яг нэг иймэрхүү гамшигын ямар нэгэн байдлын гамшиг тохиолдоход ер нь бол их л бэлэн бус байдаг нь мэдэгдэж байна сая. Тийм өнөөдөр бүр аюу мэдэгдэж байна. Тэгээд ч одоо юу вэ? Анх удаага яг ингээд та одоо жишээлбэл амьдралын туршид анх удаага гамшигын тухай энэ одоо өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалахын талаарх сургалтанд суусан гэсэн үг шүү дээ, тийм Монголд. Одоо би бол жишээлбэл өмнөөс нэг сууж үзээгүй. Би болохоор бас нэг баг тодорхой хэмжээний багхан зэрэг мэдээлэлтэй байсан. Яа тэгэхээр нөгөө би чинь урд нь 103-т ажиллаж байсан шүү дээ. Тэгээ 103 чинь нөгөө угаасаа яг ийм ажиллагаан дээр байнгын нөгөө бэлэн байдалтай байдаг учраас яг ингээ байнгын агуулгатай тэдэн хүн зориулсан тэдэн өдрийн хүнс гэж байнга ингээ бэлэн байж идэг. Тэгэл тэмцээн уралдаан зохион байгуулах энэ тэрэмээрээ тэр нэг ингээ бас оролцдог нэг тодорхой хэмжээний мэдлэг байсан. Гэхдээ яг бодит амьдрал дээр хэвээ намайг унтчихад өдөр ингээл гэртээ байж авч ч юм уу гинт газар хөдлөхөд би яах вэ гэдгийг би сайн мэддэггүй байсан байхгүй. Тийм деталь юмд нь сайн олж үзээгүй байсан юм байлээ. Тэгэл өнөөдөр бол сайн мэдэж авлаа. Тэгээд өглөөс нөгөө очихоос өмнө газ YouTube руу ороод бичлэг үзээгүй юм те юу бэлтгэдэг юм бэ? Google-д ерөнхийд нь хараад ямар ч ойлголтгүй ямар ч ойлголт байхгүй шүү дээ. Тэгээд уг нь тарах материал энэ төр тараас юм байлээ. Тэгээд бид идэж ойр гэртээ байнга байхгүйсэн болохоор нөгөө материалыг нь авч чадаагүй. Тэгээс интернетээр орж баг мэдээлэл авчаад тэгээ орчоод бас нөгөө хүнээс нь сонсоод бас харьцангуй бас нэг овоо ахын шитний мавсаа бас
Аа. Одоо би жишээлбэл энэ Шведэд яг тийм сургууль тийм юмд нэг ч сууж үзээгүй. Бодвол тийм юм болоод өнгөрөөд одоо хүн болго эсвэл багаасаа эсвэл заалгацсан байт юм болоо тэр бол үнэхээр сайн мэдгүй байхгүй. Гэхдээ танах чи ингэлтэй мэдлгүй нөө. За. Одоо яг нөгөө газар зүйн нутгийнхаа онцлогоос шалтгаалаад Европ төвчин тэр чигтээ ингээд нөгөө дундаа хагалбаргүй тэр чигтээ бүхэл юм байна. Газар нь. Аха. Тийм учраас газар хөдлөлтөнд бага өртдөг гинэ. Угаасаа тийм газар хөдлөлтийн гамшиг болох магадлал маш бага байд юм байна. Аз төвчин тэр дундаа энэ зүүн Азийн орнууд за тийм Япон, Монгол энэ чинь бүр хамгийн өндөр идэвхтэй юмд орд юм байна шүү дээ. Өө би Монголыг ингэж идэвхтэйд нь ордог гэж өмнө нь юу дэлхийн хамгийн том газар хөдлөлт Монголд болж исэн юм. Тэр чи өнөөдөр л мэдчихэж авлаа. Ястаа тийм байна. Тэгээ яагаад хохирлгүй өнгөрсөн бэ гэсэн чинь нөгөө тархаа бутрахаа ингээ гэрт газар нутгийн том хүн ам цөөтэй. Тэгээ гэрт ингээд нүүдлийн энэ иргэншлэр амьдардаг учраас хайрцангуй хохирол учрах буюу баг хүн амт одоо үхэж өргөдөж байгаагүй мэн л да. Одоо яг нөгөө нийт хүн амынх нь баг 70-80 орчим хувь нэг газар суурин төвлөрөөд амьдарсан. Тэгээ Улаанбаатар хотод яг юм идэвхтэй бүсэд байгаа. Сүүлээд улам тэр нь идэвхжээд байгаа юм байна. Тэгээ зайлшгүй юм сургалт болох хэрэгтэй гэж сүүлийн 30 жилд явагдаж байгаагүй сургалт гинэ. Арга гарахгүй тэгвэл би яг 30 настай. Тэгээд би юунд Монголд Тамбогтод ажиллаж байхад нэг тийм сургалт орж ирсэн. Тэгээд тэр сургалтын дээр болохоор галын гамшиг тэгээд нөгөө юу бас газар хөдлөлтийн талаар юм зааж лээсэн л да. Гэхдээ яг ингэж бүр нарийн ширээ бол зааж аагүй. Тэгээд би яг тантай подкаст хийн гэчээд орж бас ингээ Google дэж харлаа. Тэгсэн чинь өстой нэрээ амьдралдаа анхудаа сонсомоор тийм юм зөндөө бас байна. Тэгээд бид нар гэж одоо миний хувьд жишээлбэл үнэхээр мэдээлэл муутай харанхуй явсан юм байна даа л гэж бодсон. Тэгээд тэр цаад хүнийх нь ярьж байгаа бол ингэж байгаа байхгүй. Монгол улсын хувьд болохоор ерөөс хоёр том байгалийн гавьчиг байна. Нэг нь болохоор үер усны аюул, нөгөөх нь болохоор газар хөдлөлт. Үер усны аюулыг болохоор бид нар мэдэх боломжтой, хэдэн өдрийн өмнөөс мэдэх боломжтой. Нүүлгэн шилжүүлэлт одоо ямар нэг арга хэмжээг авах хугацаа байдаг. Газар хөдлөлт болохоор ерөөсөө 40 секунд бид нарт оногддог гинэ. Мэдэх ямар ч боломж байхгүй. Нэг мэдэрдэг нэг хитэ аппаратууд байдаг. Тэрийг ингээ аймагуудад тараацсан байт юм байна. Тэгэл тэр нь ерөөсөө 40 секундын өмнө л мэдэх ингээ дуут тохио автоматар өгөх чадaltaй. Тэгэл тэр 40 секундын дотор хүн амиа авах хэрэгтэй юм байна. Тэгээ гарц зүхтаж буухтаж амжихгүй гинэ. Тэгээ дээрээс нь тэр чинь нөгөө яг ийм гавшин үеэр чинь маш олон хүн ингээд маш цочролд ороод ерөөс бүгд л хаалга руугаа зүтгэж тийм ээ л да. Ялангуяа одоо жишээлбэл өдрийн цагаар оройн цагаар ч юм уу олон нийтийн ингээд дуу одоо тоглолт моголт үзээл тийм бөөнөрөө цугларсан байгаа газар хэрвээ гинт газар хөдлөө гэж бодоход хүн болгон хаалга руугаа зэрэггүйгээд тэгээ нөгөө тэр нэг хаалгаар чи олон хүн зэрэг гарчдаггүй ингээд хугацаа чинь 40 секунд хахад хаалганыхаа тэмдэл ерөөсөө даруулж өгөх юм байна л да. Их мэдлэнгээр айгүй нарийн юмнуудыг ярьж илээ. Тийм олон нийтийн газар байхад бол нэгэн л тийм нөхцөл байдал тулгарч байгаа юм чи нөгөө зааш зөвлснөөр нь байгаа газрынхаа сандалтаа ороо ч юм уу те. Тэр би сууж байгаа газараа үл дээрээ гэсэн байл шүү дээ те. Тийм ерөөсөө л яг тэр чинь бас тэр олон сандалнаас гадна хана гэж нэг чухал ойлголт юм байна. Хана бас маш сайн мэдэх хэрэгтэй юм те. Тийм. Хэрвээ бүрэн тутамл байшин бол нөгөө учиргүй хан манааша нураад ороод ирэхгүй учраас юу яд юм бэ? Яг тэр нэг даацын хан одоо бүх нөгөө нэг жингийн авч байгаа гол даацын ханыг дагаад ирж байгаа. Тааз нурлаач гэсэндээ тэр нэг аим амрах гурвалжин гэдэг нэг хүмүүстэй байна л да. Тааз нурж орж ирлээгээд нөгөө төмөр какаттай юм хартан мартантай барилгууч юм болохоор хоёр талаар нь хан нунаа дээрс нь тавцан нунаад ирдэг учраас тааз нунаад ирдэг учраас угаасаа даруулна. Нэг бол том юм бүрээс чанартай модон ширээ юм байна. Нэг бол шууд 0 өрөөнд л орох юм байна. 0 өрөөнүүдний гол баг нь болоо явж идэг гинэ нөгөө суур баг нь. Дөрвөн талд нь ингээд цутгацсан ингээд багнуудын дунд л ингээд өөр бусад юмар орлуулаас ингээд төмөр какац ингээд барилгууд барьдсан шүү дээ. Тэр дөрвөн ингээд багт нь л яг хинхин дандаа 0 өрөө тэнд нь орч явж идэм юм л да. Нурцсан барилгуудыг харахаар хинхин 0-ийн өрөөнд ерөөс гинтийг харагддаг гинэ. Тоосон барилга бол авралгүй юм билээ. Тэгэл баг шууд даруулаад өгөх юм бил. Тэгвэл баг ядаж хаалганыхаа нөө зайд ор зогсох хэрэгтэй гэсэн мэт тий. Тийм гол нь хаалгаас дагаа явах юм бил. За тэгээ одоо иймэрхүү зүйл тохиолдлоо гэхэд хой хүн өөрөө ямар байдлаар бэлэн байх хэрэгтэй. За одоо мэдээж нөгөө амьдарж байгаа гэрээ, ажиллаж байгаа албан байгууллага одоо байнга байдаг тэр орчныхоо
аль хаан нь одоо би жишээлбэл ямар нэг юм болоход одоо аль хаан илүү даацын хаан нь вэ? Аль нь илүү надад аюулгүй вэ гэдэг хүн урьдчилан тооцоолсон байх хэрэгтэй гэдгсэн мэсэн тий. Тэгэхээр за ингэ тооцоолоо. Тэгээд өөрөө нөө хувь хүнийн хувьдаа бас нэг бэлтгэлтэй байх хэрэгтэй гэсэн мэсэн шүү дээ. Тэр тал дээр нь та яриг эзэр. Тийм гол нь тэр юм билий. Ерөнхийдөө бол яг ийшээ тийшээ орохдоо цааныгаа одоо ресторан олон нийтийн үйл ажиллагаанд орохдоо ерөнхийдөө дандаа гарцсан ингээд сайн харцсан байх хэрэгтэй юм билээ. Аврах гарц гэдэг нисгийн зургнууд эдэн штэ. Ямар ч албан нөгөө байгууллага орохдоо эхлээд тэр зургийг харцсан байх хэрэгтэй юм билээ. Тэгэх юм бол буцаад нөгөө орж гарах гарцаа мэднэ. Ямар нэгэн байдлаар нууралт үүнгээ үүсч мэдсэн байл гэж бодоход тэр юугаар ингээд буцаад гарах боломжтой юм байна л да. А яг хувь хүний хувьд болохоор нөгөө гамшийн үеэс одоо өмнө бэлтгэсэн байх зүйлсүүд яг гамшиг үед авах хэмжээ, гамшиг болсны дараа авах хэмжээ гэдэг ерөнхийдөө 3 хуваагаад байгаа юм билий. Өмнө нь одоо юу бэлтэх вэ гэхээр нөгөө гамшиг үеийн цүнх гэж байна. Тэгээ тэр нь нэгдүгээр ус бороонд норохгүй, ус нэвтэрдэггүй. Тийм цүнх байвал сайн юм байна. Тэгээ дотор нь 72 цагийн идэж уух одоо ус хамгийн номер 1 бэлтгэх юм ус гэж байгаа. Тэгээ ус нь нэг хүн доор хаяж 500 г-аар 500-аар тооцоод 1.5 литртэй босоод том савтаа ус эд чинь тэрийг авах юм байна. Тэгээ тэр чинь бүр 5 жил мууддаггүй гэж юм. Оо за. Тийм тэр энэ одоо онцгой байдлын ерхий газрын хүмүүс чинь өөрснөө одоо 3-4 жил хадгалж байгаа бүр 5 жил хүртэл хадгалсан уснууд байдаг гинэ. Өөрснөд нь. Тэгээд усны ерөөсө муудаагүй гэдэг гэж юм. Тийм болохоор карантины ус одоо энгийн гол молын ус чинь ингээд хийлээ битүү савны 2-3 хоног явхад л өнөр ороод муудчихдаг. Тийм учраас заавал тийм цэвэр ус байх юм байна. Доторх нөгөө бүх ингээд хэрэгтэй хэрэггүй бүх юм салгаад авчтай юм байна шүү дээ. Цэвэр ус чинь тийм учраас нөгөө дотроо муудах тийм ямар ч элемент юм байхгүй учраас мууддаггүй гинэ. Тэгээ хоёр дахь нь болохоор заавал идэх юм бэлтгэх хэрэгтэй. Тэр нөгөө ихээр бат 72 цагийн одоо нөгөө лаацлсан бүтээгдэхүүн, консервлсан бүтээгдэхүүн гэж аах. Тэгээ тэр онцгой байдлын ерхий газрын хүний ярьж байгаагаар нэг түрүү жил Монголын үндэсний тэр нэг юу нэвтрүүлэг гарчсан гинэ. Тэр нь яасан гэсэн чинь 44 45 оны дэлхийн нөгөө 2 дугаар дайны үед чинь нэг эртээ эмэгтэй хөвшин настай хоёр хүмүүс чинь юу яасан бэ штэ. Дайны үеэр нөгөө агуулгах руугаа нуусан консерв сая жилийн өмнө гаргаж ирээд шинжилгээнд өгсөн нөгөө зүгээр яасан гинэ. За. Тэгээд тийм учраас заавал лаацлан бүтээгдэхүүн байх хэрэгтэй гинэ. Тэгэл одоо тэр чинь нөгөө яг тухайн үедээ бас ингээл ус ус ингээ хоолой бэлдсэн. Одоо тог цахилгаан бүх юм тасрах учраас гар утсанд бол найдад хэрэггүй маань. Гар утас чинь тэгэл өдөртөө бараг цэнгийн дуусна шүү дээ. Power bankтай бол аадлаа. Тэгээ ерөөхдөө бол лааш үтэн зол зайшгүй байх хэрэгтэй юм байна. Тэгээд нарны зайгаар ажилтдаг гарч идэн байвал илүүдүүлэх зүгээр юм байна. Хэрвээ тэр байхгүй бол зайгаар ажилтдаг гарч идэн батарейг нь хангалттайгаар бэлдэж авах юм байна. Тэгээд газар хөдлөлтийн дараа чинь нөгөө газар хөдлөлтнөөс үүдээд нөгөө сантехникүүд аюух задарч ус алддаг учраас аюух үер үүсдэг гинэ. Тэгээд нөгөө манайх чинь ил задгаа 0 ихтэй учраас бохирон дэше хөрс рүү орж ирээд агаараар дамжуулаад хүмүүс амьсгалаад халдвар төвч аюух гардаг юм байна. Тэгэхээр эмийн сан бэлтгэх хэрэгтэй нөө. Тэгээд эмийн сангаас гадна ариун цэвэр тэнцээ ерөнхийдөө одоо эмх журам дэг тийм аюух хэрэгтэй гэдэг гинэ. Тэгээд нөгөө газар хөдлөлтийн дараач хүмүүс аюу эмх замраагүй байдалд ороод аюух бохирдолтой дээрээс нь хүмүүс чинь оюун санааны аюух цочролд орсон хүний үг сонсохгүй дураараа өөрөөсөө аашлаад аюух зүйлд ордог гинэ. Тэгээ ер нь нэлээд дураараа байдалд орохоор юм билээ. Нэг хэсэгхэн хүмүүс тэр талбай дээр цуглахад л тэмцээ бүртгэл хийж байгаа хүмүүс нь хоорондоо муудалцаал энд тийм нөгөө юм сонсож байгаа хүмүүс нь хоорондоо муудалцаад тэгж байгаа юм чи яг гамшиг бол та нар одоо яанаа гэж тэгжилээ тэр хүн. Тийшээс ороо босгоо юм л шүү дээ. Тийм. Тэгээ тэр цүнхээ баг 2 бэлтчмээр юм бэлээ. Одоо шил би гэртээ байж байгаа байвал тэр цүнхээ аваад үүрээр гарыг гэсэн. Яг ажил дээр байвал одоо яг бас цүнхгүй. Тэр ангуу байнгын өдөрсмийн байдаг газараа жишээл хуваараа ингээд нөгөө бизнес эрхлэлт өөр ингэсэн оффист бол өөр ингэсэн оффис дээр нэг цүнх, гэртээ нэг цүнх байлгацсан багт бол гингүй юм бэл. Тэгээ цүнхэндээ нэр бас дулаан хувц аягүй авч явах хэрэгтэй юм. Манайх чинь жилийн 4 удирлын дийлэнх сэрүүн удиралт хэрэг одоо үйл жишээлбэл яг газар хөдлөлөө гэж утгачихсан. Тийм шүү дээ. Нөгөө газар хөдлөлнөөсөө болоод биш хөлдөж өгөх хэрэгсэл аягүй өндөртэй гэж байгаа. Тэгэхээр маш сайн дулаан хувцыг. Тэгээ манайхан чинь нөгөө дулаан хувцнуудаа бүгдийг багж байгаа тусны ялгаад нэг төмпөш шиг савн тэгээ бүр далд ичдээ шүү дээ. Тийм. Тэрийг хэрэггүй мэн гэж би ойлгосон. Яг ингээд дулаан хувцнуудаа бүгдийг бөөгнүүлээд яг нөгөө цүнхтэйгээ бодвол цүнхэндээ болохгүй хажууд нойрхон. Тэгээд нөгөө пүүгийн мөгөнүүд эд шүү дээ мишок.
хөөрхөн жижигхэн юутай тэр мэрийгээ цүүндийгээ тавьчмаар юм бил. Одоо нэг төрхтөө бэлтдэг шиг л одоо юмыг яаж мэдхөө гээд яг энэ ойр зүрийн хідэн зүйлийг бол байнгын одоо амьдралынхаа туршид ингээд бэлэн байх хэрэгтэй юм байна шүү дээ. Тийм. Тэгээ бас тэр нэг чүүл одоо чүүл гэдэг чинь бид нар болохоор нөгөө чүүл гэдэг чинь тэр чинь айгүй хэрэгтэй юм байсан юм байна шүү дээ. За. Одоо ингээд байшин чинь доошоо ингээд жингээр ингээд дарж гин газрын хөрснөөс дээшээ байшин ингээд газар хөдлөө дээшээ өргөгдөж гин. Тэгээ энэ хоёр даралт чинь нэгэн дээрээс нөгөөдгөн доороос ингээд дарахаар бүр асар хүчтэй ингээд даралтанд нөгөө шилжин бүр ингээд бутраад амар хол өсөртэй байна. Айгүй маш хүчтэй. Тэг яг тэгмэд нь өртөх юм бол зүгээр ингээд шил мэлэн зоогдох нүд мүдрөө нөрөө шууд сохох юм байна л та. Тэгэхээр яг тэрэнд өртөхгүй тул ерөөсө чүүл байнга ингээд унжуулаастай ерөөсө цонхоо ингээд нээж чүүлээ ингээд нээх хэрэггүй юм байна. Хөшгөө бол өглөө өдрөө оройдоо нээж хаагаад чүүл нь байнга л унжиж явах юм гинэ. Тэр шилний тэрийг чинь чүүл ингээд барьж явах хэрэгтэй гинэ. Чүүлээ зориулж ууг нь тийм юм гинэ. Ууг нь зориулах ойлголт гэхээсээ илүү тийм зориулттай юм байна. Тэгж байна. Бас нэрээ шүгэл авах хэрэгтэй байх тий. Тийм шүгэл байх хэрэгтэй гэсэн. Яагаад шүгэл байх хэрэгтэй гэсэн чинь одоо ингээд юуны ингээд ямар нэгэн байдлаар нурангад дарагдчихлаа гэж бодоход дохио өөх. Тэгээ яг нэг хэсэггүй хугацаанд тэр хүмүүс чинь ингээд хоорондоо жүг ингээл яриад хаар чинь яаж ч хүн дохио өгөө тэр юуг нь сонсохгүй шүү дээ. Тэгэхээр яг нэг хэсэг хугацаа өгдөг гинэ 30 секунд бүгд чимэг болдог гэж энэ командаар. Тэгээ бүгд ингээд ойр ашнаа сонсдог гинэ. Ямар нэгэн чимээ гарах нүгэл тэр үед хүн ойрлоод бол цаад хүмүүсээс сонсдоггүй гэж байна. Сонсогддгүй гинэ нөгөө нуранган дотроос чинь. Тэгэхээр заавал шүгэл нэг бол ямар нэг юмар нэг юмыг ингээд таталттай удаан хэмнэлээр ингээд нүдэх гинэ бүр тасралтгүй. Тэгэж аврагдах боломжтой гинэ. Зя. За гихэмчлэн тэгээд нэмээд хүмүүс өөртөө бэлдэх бол бэлтгэнүүдээ бэлдэж олно тий. Тэгээд энэ бол маш чухал бүр айл болгонд ийм нэг аюултай одоо ийм нөхцөл байдалд хэрэглэх юм савнууд бол зайлшгүй байх хэрэгтэй гэж би л бодож байна. Тэгээд миний анзаарснаар шийдэж байгаа айлуудад бол нэн төрөнд байдаг юмнууд нь гал унтраах нөгөө галын унтраагаар бол айл болгонд байдаг. Тэгээд наач жууг нь бас хэрэгтэй тий айл нэг байх л хэвээр тий. Тэгээд нөгөө ялангуяа одоо энэ юутай айлуудтай хүмүүст бол айл болгонд байдаг юм билээ. Одоо нөгөө нэг юутай байшинд амьдарч байгаа хүмүүс. Тэгээд дээрээс нөгөө нэг юуны яаралтай төргөн цэлэмжний эмийн сав. Тэрийг бол одоо манай өвчтөнгүүд бол одоо ингээл гэрүү дээр нь явах юм бол тэрэнгүй айл гэж юу н байхгүй. Айл болгыг тэрийг үүдэнд ингээд дандаа тавьсан байдаг. Ойрхон одоо аваа гарахад ч юм уу ингээд савтаа тэрүүнийгээ юусаа ашигладаггүй. Тэгээд өөрөө нөгөө нэг одоо шахны лент одоо бусад эм тайраа юу гэдэг те тэдрийг ашиглах болохоор юунаас ашиглцдаг. Өөртөө хувийн нөгөө өөртөнд нь байгаа ил байгаа эм тарианаас ашигладаг. Тэр нөгөө нэг яаралтай тусламжийн савыг бол яг ингээд байлгах чит юм бэл. Тэгээд тэр тусламжийн сав нь жижиг томьяан дан дээр айл ороход л янз өөр байт юм билэ. Тэр надад айгүй зүгээрс нэгсэн. Байгууллагуудад бол мэдээж бүх газруудад л байгаа штэ. Байгууллагуудад яаралтай тусламжийн сав байгаа, гал унтраа уурн байгаа. Одоо тэгвэл одоо нэмэгдэж байх зайлшгүй хэрэгтэй зүйлс төр бол энэ цүнхээ бол бэлдээл тавьчмаар юм тий. Тий. Тэгээ сандарсан үйлдэлтэй барайл гараал гөөхөө тий. Тэгээд энэ бас нэр инх юм байлаа. Тэр яг цүнх мөнхөө маанах ч одоо шкаф ундаа ч юм уу эсвэл нэг 70 хүний нүдэнд ээл харагдахааргүй 70 тийчлээ штэ. Тэгэхээр нөгөө шкаф чинь ингээд нураад тэгээд нөгөө дээрээсээ таз маазан дарагчаад чи авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө дарагдахааргүй тийм газар шкаф одоо юу гэдэг хан нураад орж ирээд эвдэрхээгүй газар л ер нь тэр зүмхээ байрлах. Эсвэл нэг бол яг үүдтэйг ойрхон байрлах хэрэгтэй юм байлаа. Тэр нэр бас тэгээдсэн шүү дээ. Монголчууд хинхин ингээ хевсэн дээр шкаф тавьчихдаг. Тэгээ хевс чи ингээ газар хөдлөлтийн үеэр хевс байтугай машиныг ингээд газар хөдлөх чинь машин ч хоёр жишээ ингээ аягүй савцж хөдөлдөг. Тэгэхээр зүгээр тэр нэг шкаф бол зүгээр чөлөөтэй хоёр жишээ гүйдэг гинэ хевсэн дээр. Тэгэхээр нөгөө хевсэн дээр ерөөс шкаф байрлуулж болохгүй нэ. Тэгээд унтж байгаа яг толгой дээр ойр орчин бай шкаф манайхан ч нөгөө жаастай зураг муур янз бүр мэдээ цагмаг янз янзын том. Тийм юм ерөөсөө байж болохоор ингээд өөрийнхөө зэрэглэл хүмүүс үл өөр өрөөнд байлгах гэсэн байна. Тэгээд бас тэр нэг хүнд датын тэр одоо нэг хүнд тавилгануудаа жишээлбэл өндөр тийм тавилгануудыг хантаагаас бэхэлж ямар юм бэл шүү дээ. Тийм заавал бэхэл тийм гэсэн байлээ. Манайх ч тэгээд нэг айгу минимал
хэрэгтэй хэрэггүй новш багтаа айл чинь. Би орж ирээ шууд гэрээ бүртгэсэн аахгүй. За дээрээс унаад ороод ирэх юу байна. За манай хүүхдээ унтж байгаа газар юу байна гэсэн чинь манайс нөгөө хандаа баг юм байхгүй мэн. Тэгээд зургт нь одоо бүр хол зайтай гэдэг юм байна. Ер нь бол аюут юм нөгөө том шкаф гэдэг ах чинь байх юм шүү. Манай шкаф угаасаа нөгөө хандаа бүр таанаас нөгөө цуугдсан шкаф болохоор ер нь урж ороод тэгж юу эрсдэл багтай орч байна тийм ээ. Оо ашгүй дээ гэнэ. Ер нь минимал давуу талтай. Нэг жоохон минималист байх юм бол ер нь даггүй юм биш үү гэдэг. Хаад дэрэг чинь тийм мэдсэн. Тэгээ ингээд өглөө нөгөө нэг бидэд хүүхдүүдээ ингээд бэлдээл гэрээс ингээд гараа явдаг байхгүй юу? Тэгээл яг гараал явангууд манай хот орчилт гэж нэр бүр арай л биш юм а гэдгийг амар мэдэрч байгаа байхгүй юу? Тэр чинь ингээд нөгөө газар хөдлөлтний дараа ингээд тогтоо утас чинь дундуур ингээд таалж малаад тавган цохиулах магадлалаас айгүй өндөр гэж тэгж байгаа байхгүй юу? Тэгээд жоохон ингээд нөгөө цуурал төгсөн байшин чинь бас ахаад газар хөдлөлт чинь ингээд нэг чичирчээл тэгээд дуусчихдээ биш ахаад дахиад хэдэн минутын дараа дахиж чичрээх магадлал өндөрөөд юм байна л да. Тэгээд тэр чичрэлт нь нөгөө төсөө бүр илүү хүчтэй ч байж магадгүй, баагч байж магадгүй. Тэрийг бид нар тооцох аргагүй. Тэгээд тэр нь яг хэдэн балын хүчтэй яахын ч мэдэх боломжгүй урьдчилаа. Тэгээд за ингээ гараад за одоо гайг болчлаа гэж бодоод гараад явж итэл ахиад гинт газар хөдлөө гэж бодоход яах вүлээ. Ингээ гараад явсан чи ёо байшин барилгын хоорондоо ямар ч ойрох юм. Тэгээд дандаа хуучны яг манай тэр сансгийн тэр авч ер нь шинэ барилга зүйтэй хуучны барилга. Тэгээд тэр цогны уулцсан ямар замбрааг юм толгоодыг дөөр утас ерөөсөд тогон цохолоод өгөх юм билий. Тэгээд би нөгөө хүүхдүүдтэй бүгднээ сайн тайлбарлаж хэлээ. Дээшээ ингээ сайн харж явах юм байх шүү. Нэ тэр ийм өндөр байшингаас холуур ингэж явах юм байна гэж замдаа баахан тайлбарлаа л яваа. Ер нь айгүй хэрэгтэй сургалт болсон. Тэгээд нийтээр монголчуудаа яраа энэ сургалтанд хамрагдаж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр нас аяга авар штэ. Тэгээд энэ юун дээр интернетээс би зүгээр газар хөдлөлт гээд газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх энэ гээд бичгээд 44,000 илэрч гарч ирж байна. Тэгэхээр монгол хэл дээр штэ. Монгол хэл дээр маш их мэдээлэл байна. Маш их нөгөө юуны гарын авлага юм зурагт хуудсууд байна. Хүүхдүүд уншаад ч ойлгохоор. Тэгээ бүр ингээд гэр бүлээрээ бүр нэг өдөр боломж цаг хугацаа гаргаад ингээд яг энэ дээр нэг хүүхдүүдтэйгээ тий гэр бүлээр ингээ ярилцаад ээж аав нартайгаа ингээд ингэдгийм байх шүү гэдэг нэг мэдээллийг нэг хоорондоо сайхан түгээчих юм бол амар зүгээр юм шиг санагдлаа. Тэгээд энэ дээр зөвлөмж нэг 30 зөвлөмж гинэ. Хамгийн ихэнд авах арга хэмжээнүүд гээд нэг яаралтай одоо энийн дэдийг л гол мэдчихээрээ гэсэн зүйлсүүдээ ялгцсан байна. Цүнхэндээ юу хийх вэ? Бүр тэрийг бүр зурагтай юутэйтэй ингээд бүх мэдээллүүд онлайнд бол маш их байна. Тэгэхээр өнөөдрийн подкастыг сонсож байгаа хүмүүс маань бас хүүхдүүдтэйгээ нэг өдрийг гэр бүлээрээ сайхан ярилцаж өнгөрөөнгөө. Энэ эрсдэл байгаа энэ зүйл дээр бас ийм байдлаар өөрөөсөө аюулгүй байдлыг аврах боломжтой юм байна шүү гэдгийг бас ярилцчихвал их зүгээр санагдлаа. Би бас энийг бүр яг зориулж төвшөөтэй хамт ярилцаж энийг заавал тэр нөө сургалтанд нь сууч чадаагүй юм чи. Энэ дээр бол нөгөө таны хэлдгээр яг битсэн тэр нин чухал одоо 10 зүйл байгаа байхгүй юу? Тэрнийх нь нэгт нь болохоор таны хэлдгээр нөгөө нэг модон одоо нөгөө бат бөх ширээний доор орж болно гэсэн байна. Бүх цахилгаан одоо бүх нөгөө нөгөө зуухнууд шүү дээ. Тэдрийгээ бүх юм салгах хэрэгтэй гэсэн байна. 3 дугаарт нь болохоор маш тайван байх хэрэгтэй. Тэгээ цахилгаан шатаар бити яваарай гэсэн байна. 4 дугаарт нь болохоор хаалганы нөгөө доторх зайв штэ хаалган доор. Хаалган доороо бас орж зогсох боломж байгаа гэсэн байна. 5 дугаарт нь хэрвээ та гадаа гудамжаар явж байгаад газар хөдлөлт ямар нэгэн болох юм бол байшин барилгаас хол байгаарай. Цонх шилд хаагаш тань руу цацагдахгүй. Дээрээс нь энэ тентгийн цар сурталчилгааны самбар таны нөгөө хилээдсэн саяны захилгааны кабель мэбэлтэй бүхнүүд байгаа учраас айл болох задгай талбайг олж зогсох хэрэгтэй гэсэн байна. 6 дахь нь болохоор дэлгүүр одоо энэ том үйлчлэгний газар гэдэг шүү дээ. Тин чи яг нөгөө өөмийн сандрал шууган маш ихээр өөрсдөг учраас за сандарч твдэхгүйгээр одоо өөрөө нөгөө нэг хаалга руу яарч гүйлгүүгээр өөр ямар боломж олцааг байна эрүүл ингээд сэтгэл сайн анзаараарай гэсэн байна. Бүх хүмүүс л угаасаа хаалга руу гүөх нь ойлгомжтой. Хэрвээ та машинаар зочиж яваавал нэн даруй зогсоод радиогоор одоо өгч байгаа мэдээллийг хэрвээ нэг жижигхэлдэг мэдэрсэн бол шүү дээ машин тавьж байгаа. Радиогоосаад мэдээллийг дор бүрэн сонсхийг хичээгээрээ тэгээд нөгөө гүүр мөр те одоо тиймэрхүү юунуудаас гарч замаасаа гарч зогсох хэрэгтэй гэсэн бэлээ. Замаасаа хажуу тишээ гарч
За 8-д нь болохоор гол устай нөгөө тиймэрхүү газруудтай ойролцоо энэ байгаа юм болвол өндөрлөг газар руу яаралтай яваарай гэсэн мэт. Тэгэхээр нөгөө газар хөдлөлтийн улмаас нөгөө ус чинь бас төвшнөө өөрчлөгдөд наашаа маашаа цаашаа гарч ирэх нь шүү дээ. Хүмүүс нөгөө усандаа татагдаж ороод балбуур эсрэгээр юм болох нь шүү. Тэгэхээр өндөрлөг газар руу гол устай ойрхон нуур муур тийм газар байгаа хүмүүс бол өндөрлөг газар руу яарвчлан гүөх хэрэгтэй юм байна. 9-т нь болохоор айл болох бага эд зүйлсийг биедээ авч яваарай гинэ. Тэгээд машинаар зорчихтой болохоор замын төвжрэл угаасаа үүсэх нь ойлгомжтой. Тийм учраас явган явах нь гэсэн тий. Тэгэхээр явган явсан л дээ шүү. За сүүлийнх нь 10 нь болохоор за гамшигын үед хүмүүс янз янзын одоо нэг өөрсдийнхөө одоо ингээл бодлыг илэрхийлэл янз янзын яриа гардаг, цуу ярианууд их гардаг. Тийм учраас тэрэнд одоо төөрөлдөхгүй тулд айл болох яг онцгой байдлын газраас цагдаагийн байгууллагаас эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа яг бодит мэдээллүүдийг цаг алдахгүй сонсож авч байгаарай. Тэгэд ингийн тулд бас радио ашиглаж болно гэсэн байна. Тийм яг мэдээлэл бол яг нөгөө радион дээр одоо үндэслэж авч байгаарай гэсэн мэлэлтэй. Радио чинь нөгөө агаараа яаж байгаа учраас гар утсанд бол найдалтгүй юм билээ. Энэ Шведэд бас нэг юм байдаг шүү дээ. Одоо ингээ машинтай явж байгангууд ингэдэм бэ нэлээ. Тэрээс эсвэл мэдчихсэн. Би одоо жишээлбэл машиныхаа Bluetooth-ийг саацсан. Эсвэл CD тоглуулсан. Ерөөс FM тавиагүй заяа. Тэгээд зүгээр эсвэл утсаар ярьж ич болно. Машиныхаа одоо юугаа холбоцсон, уцтайгаа холбоцсон хүнтэй ярьж ич болно. Тэр бүх сүлжээг шууд таслаад тэгээд тасалж шууд нэг одоо улсаас ингэж өгөх гэж байгаа анхааруулга дохио одоо тиймэрхүү юмудаа зөв Bluetooth-ээр дуу сонсож байгаад хүртэл таслаа шууд машины FM-ээр ороод ирэн заяа. Хүнтэй уцаар ярьж байхад ч гэсэн шууд таслаад FM-ээр нь өөр CD-гээр дуу ч одоо өөр юм хийж чаад FM-ийг асгаагүй шүү дээ. Хин ч FM-ийг ашиглаагүй байхад л юуны машины юугаар долгионоор шууд ороод ирнэ. Тэгээд шууд таслаад да гэд айн яваал. Яг тэрийг бол хүн болго мэддэг. Тэгэл за нэг юм болохоо ээжтэй гэл хүмүүс мэддэг. Тэнгүүт одоо зам дээр гсэн юу осол мослын талаар мэдээлэл хүн. За тэр зам дээр тийм машин өмөргөлдөөд ингээд маш том аваар гарсан байгаа учраас та бүхэн ингээд тэр хэсэг маш их төвжирэлтэй юм байгаа учраас тэр замыг битгий сонгоорой. Энэ замууд чөлөөтэй харагдаж ин тэр замаар та бүхэн тойроод яваарай гэдэг мэдээлэлчдэг. Тийм тэгэхээр нөгөө тэр нас аяг зүгээр гааз шууд ингээд нөгөө долгионыг нь булааж аваад шууд өөртөөхөө мэдээлэл ингээд улсаас өгчдөг. Тэр надад амар таалагдсан. Тэгээд Монголд бас магадгүй энэ байдаг л хальтаа би бас сайн мэдэхгүй байна. Тэгэхээр хэрэг тийм байх юм бол машинд явж байгаа хүмүүс, зурагтаа үзэж байгаа хүн болгоны долгионоор нь шууд автоматар ингээд орж ирээл нөгөө яаралтай тэр нөгөө нэг аюулын энэ төр тохио мөхөө тий тэр асуудалтай ингээд зарлцдаг юм байлээ. Тэр надад аягүй зүгээр санагдсан. Өстой зүгээр санагдсан шүү. Зя. За тэгээд өөр тань тэгээд өөр юу гэж бодогдов? Тэр бас байга худалдаж авахтаа их бодмоор юм шиг санагдсан. Наадах ч тэгээд дотроо би бодгоос суугаад. Тэр нөгөө гүнжийн сүмээс энэ имэйлд хүртэл ингээд газар 100% нэг хагалбар үүссэн байгаа юм байна л да. Хамгийн одоо эрсдэлтэй ийм юу юм байна. Одоо нэг юм зураас гэх юм одоо юу юм тий. Яг энэ дагуу. Тэгэхээр яг энийг бодолцоол байр маар автаа ч гэсэн бодолцмоор санагдсан. Йоо ямар амар юм бэ? Наадах чи бодчих бүр ингээл их ямарчих гал шүү. За байраа авахтаа бодолцох хэрэгтэй юм. Дээрээс нь ер нь тэгэхээр одоо яг ийм нөхцөл би баг шууд ингэж бодож шít. Байранд дэснээс баг байшинд амьдэрсэн дээр ч юм шиг санагдав. Харин тийм аа нэг давхар байшин хотоос жоохон зайтай дөө. Ер нь битээр манай нүгэртээр яриа л үтэй. Хотоос ер нь байр нэг димээ зүгээр л хотоос гадна тэнцээний интернет сүлжээтэй гэрээсээ ажиллах боломжтой тийм байшин байвал агаараа өвчч тэр ер нь юмараа л тийм газар зүгээр юм байна. Тэгээ өөрөө хутагтай. Одоо ингээл юм байшинд ах чи гинти юм юу гарахад уус тахилгаан бүх юм ингээл тасраал хэцүү байдлаар орох хэвчээ. За тэр талыг бас байраа худалдаж авахдаа маш сайн баригдаж байгаа чанартай тийм газрыг сонгож авсан бас их зүгээр юм шүү те. Тэгээд тэр нөгөө төрөүний нөгөө нэг юм дээр би нэг юм яхаа мартчих. Тэр бүр амар юм билээ. Би сонссон чи хүмүүс бас зарим мэддэг бах л та. Тэр олон нийтийн газар яагаад тэгж үүмж ингэж янз бүр болохгүй байхыг сануулад байгаа учраас Оросд нэг юм хэрэг болж исэн байна. Төрөө жил юм уу да. Нэг юуны клубд
шинэ жилийн баяр тэмдэглэж агаад солиод бодуулаад нөгөөх нь хөшгөндөө орч өгөөтэй гаалгахсан юм. За. Тэгээ тэнцэнэ 500 хүн байсан гинэ. Тэгсэн чинь яг хаалгатай ойрхон байсан эхний нэг хэдэн хүн гарч амжаал тэгээ сүүлийн хүмүүс юу тэр чигтээ гарч чадаагүй 500 хүнээс 160 хүн газар дээр насаарсан гинэ. Тэгээ яагаад яг галандаа түлэгдээд үхсэн юм гэсэн чи үгүй гинэ. Яасан гэсэн чинь нөгөө хаалга нь гадагшаага биш ингээд дотгошоогоо гоод тийм хаалгатай яж гинэ. Тэгээ олуулаад дайраад гарах гад. Буруу тийм нөгөө буруу зориулттай. Одоо энэ олон нийтийн ингээд цуглардаг одоо сургууль цэцэрлэг мэцэрлэг чинь бүгдээрээ дандаа хаалган гадагшаа нээлттэй байх хэрэгтэй юм байна. Бөөнөр ингээд хүч төрөөд гарахад нөгөө хаалга чинь дотгошоогоо нээгддэг учраас зэрэг бөөнөр ингээд гарахад ингээд дайрч гарчна. Нөгөө хаалга ямар ч нээх боломжгүй. Тэгээд ингээд нөгөө олон хүн зэрэг дарахаар чинь шахагдсан зарим нэг хүмүүс нь ингээд дотор моторнд ачуураад ухаан алдаж унангууд дээр нь гişгээ ингээд сүлдээ нөгөө хүн чинь бүр ингээд хүнэн овоо үсээд тэгээд тэр галаасаа биш тэр нөгөө бөөн хүний шахалтнаасаа болоо тэгээд тэгж олон хүн бас хүчилсэн билж штэ амар. Наад ч юм бас Шведэд бас яг юм тийм болж исэн. Шведийн захын жижиг газар бас юм клуб амар олон залуучууд за дандаа энэ юуны өсвөр үеийнхэн бөөнөрөө цугларсан. Тийм парти бас нэг хэдэн зуун хүүхдүүд энэ төр очсон. Бас яг дотор нь гаалгарсан. Тэгээ гаал гараад гарах гэсэн чи бүгд сандралдаад хаалга руу бүгд зүтгээд. Тэгээ нэг хитрхээ олон нэг зэрэг хаалга руу зүтгэсэн чи хаалга нь бол хинч гаднаас нь төгжээгүй. Тэгээ одоо хаалга тий онгорхой тэгээд хаалга онгойлгох чадахгүй бүгдээрээ хаалгатайг ноцолцоод маш олон хүүхдүүд галда нас ороод тэгээд амьд гарсан хүүхдүүд нь одоо алтал байдаг. Тэгээд одоо тэдэр бол нэг 30 мөч хүрсэн баха. Тэгээд бүгдөө ингээд амар их галын төлөгдөлтөөс болоод нүүр мөр тэ үсмэс ингээд бүр амар гимтцгээсэн. Одоо нэг хэсэг бүл яг тэрнээс үлдсэн тийм амьд гарсан хүмүүс байдаг байхгүй. Тэгээ тэр хүмүүс нь ингээд аюух ярьслан марслаг өөдийн тэнүүгээр яваад ингээд тухайн үед болж исэн процесс яриад ингээд яадаг байхгүй. Би тэрийг үзчихэд хүмүүс ингээд яг сандархаараа шивэдэд юм уу тий? Шивэдэд. Түлхий нөгөө ярьсан хүмүүс шивэд имийг Орсгийн андуур ярьсан юм шүү баг ээ. Үгүй Оросд бас байсан биш магадгүй. Энэ иймэрхүү юм бас адилхан тохиолдсон байж магадгүй. Ямарсаа би шивэдийг яг зурагтаа мэдээгээр үзчихэд ямар амар юм яг олон хүн байгаад сандархаараа ингээд ухаан мэдрэлээ алдаад зүгээр л хаалга руу ингээд яг нөө маал адгуус шиг ингээд дайрчдаг юм байна л гэж ойлгосон. Бүгд гарах гал ингээд би нэгээ түлгээл тэр дунчаас амар юм бол тийм шүү. Тэгэхээр тэр нөө хүмүүсийн өгөөд хилээд байгаа тайван байгаа газараа айлуулах үлдээд өөр ямар арга зам байна гэдгийг ингээд нөө эрүүл ухаанаар сайн бодох хэрэгтэй энэ төр гэдгцэн байсан. Нэр яг тех хэвстэй юм байна л таг. Би тэгээд нөгөө гол нь өнөөдөр одоо яагаад заавал энийг яри гэж бодсон бэ гэхээр яг ингээл гэрээсээ ингээл гараал явлаа гэж бодоход одоо яг өнөөдрийн хувьд нөгөө нэг ерөнхийдөө нөгөө анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараас тодорхой хэмжээний зохион байгуулалт муу байсан л та. Одоо наазах нь ингээл микрофон диффузер энэ айгүй муу ингээл амар ингээл тажигнаад ерөөс сонсогдохгүй. Тэгэд нэлээд олон хүмүүс цугцсан байхад яг эхний хэсэгт хүмүүс нь сонсогдоод хоошоо ерөөсөө сонсогдохгүй болоо нөгөө хүмүүс чинь зүгээр баг тэнцээ цаг нөхцөөж сүултээ заас ёо гэж таална ингээ яваад өгч шинэ. Тиймэрхүү байдал үүсэж байгаа байхгүй. Тэгээд тийм болохоорс нөгөө сонсож амжаагүй бас хүмүүс ээж магадгүй гэж би бас дотроо бодоод би ч юм болохоор бүр өөр амар итгэх царайлаад 3 хүүхдэд дагуул бүр хамгийн урд нь очиж зогссон. Тэгээд тийм болохоор бүх мэдээлэл ярьсан бүх мэдээлэл АБ-гоо сонсоод авсан болохоор бас сонсоо хүмүүст нь сонсхий гэж бодоод хийгээ хэлсэн шүү. Тэгээ одоо нэмэлт мэдээллүүдийг манай хүмүүс өөрсдөө хүсэх юм бол юуна интернетээс ингээд хайгаад монгол хэл дээр бол маш их мэдээлэл байна. Тэгээд газар хөдлөлт тэрнээс гадна бас гамшигын аюулаас хэрхэн сэргийлэх вэ энэ гингүүт өөртөө зурагтай тавьдаг бүх мэдээлэл гараад ирж байна. Тэгэхээр манайхан бас бүр цаг гаргаа тий цаг гаргаад үзэх хэрэгтэй юм байлээ. Тэгээ бас нөгөө надад тийг санагдсан. Одоо энэ цаад нөгөө онцгой байдлын ерхий газар хүмүүс тэгж хэлж байгаа байхгүй юу? Бид нар ингээ хангалттай мэдээлэл өчнөө ингээ өгдөг ерөөсөө хүмүүс тоож үздэггүй гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр би тэгж бодсон л доо. Яг магадгүй хүмүүс нэг талаасаас хүмүүс ингээ өөртөө ингээ ач холбогдол өгөөд өөртөө хариуцлага гэдээ олж үзэхгүй байна. Нөгөө талаасаа өөртөө тэр мэдээллийг хүмүүсийн нэг үзэх дуртай хэлбэрт нь шилжүүлж хүргэж чадахгүй байх шүү. Яг нэг уламжлалт аргаар хүргээд ивэл хүмүүс сонирхож үзэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо нэг хүмүүс чинь аяг кино үзэх дуртай, клип үзэх дуртай юм чинь тэр клипэнд нь оруулдаг ч юм уу, кинонд нь яг тийм нөхцөл байдлыг оруулдаг ч юм уу. Иймгүй л бас нэг хүмүүс яг нэг киногоо үзэхэд явцдаа тэрийг ингээ өөрийн мэдлэгийг бас харчих واخ гэж би бодсон.
Санал нэг байна яг үнэ. Үдж байгаа дуртай тэр сонирхолтой байгаа тэр чиглэлээр нь дамжуулаад мэдээллийг сайн өгчих юм бол тий. Тийм. Гэтэ бас бүр хүүхэд багаас нь бүр ингээд цэцэрлэгээс нь ахуулаад хүүхдүүдэд бас мэдээлэл ингээ өгчүүл тий. Тийм. Эдгээр чинь тэгээд саяхан бас нөгөө нэг цэцэрлэг сургуульд бүгднээр нэм сургуульд явсан шүү дээ сая. Саяхан ч тэгээ баг сарын өмнө ч юм. Арай сар хүрэг үйж магадгүй бүгдээр ширээний ханд орсон гэсэн. Ямар хөөрхийн. Тэг ингээд гол уянганд одоо улсын сургуулиуд чинь улсын цэцэрлэгүүд чинь ширээ санал нь ямар үлээ чаавас тэр юугаа даах юм болоо да хөрх. Нураад ороод ирэхэд бүр олон жил мэл болсон. Тийм их юмуд бол их баг шүү дээ. Гэтэ та ингэж боддгоо. Би одоо жишээлбэл ингээд яагаад гэдэг шүү дээ. Тэгээд идэг бейс юм байна. Одоо ойлголоо. Сайн ингээд ярьчихсан. Одоо ингээд газар хөдлөлт эсвэл одоо галуу уйлах одоо нөгөө нэг үер усны аюул маял гэх юм би амар айдаг байхгүй юу? Тэгээд айдаг учраас тэрийг уншихаасаа айгаад идэг. За ингээ яана үнэхээр яг тийм тохиолдчихвол яана гэж боддог ирнээсээ тийм юм тохиолдвол ямар арга хэмжээ авч өөрийгөө одоо амиа аврах те 90 тойрны хүмүүстэй тусдсан болж чадах вэ гэдэг талаар ерөөсө бодохгүйгээр хамгийн түрүүнд яа ийм юм бити тохиолдосоо өө боли гэдээ уншихаас айгаад ингээ би тэр мэдээлэлээс дандаа тойроод идэг байхгүй юу. Ер нь жоохон айгаад идэг. Тэгээ одоо ингээ ботсон чи эн чин угаасаа миний айхгүй бол энэ байгалийн энэ одоо энэ болж байгаа юмнуудад огт хамаагүй шүү дээ. Хэрвээ болохоо хүрэх юм бол ингээл бүх юм болно. Тэгэхээр ямар ч хүн айсан ч байгаагүй ч эсвэл сонирхсан ч сонирхоогүй ч энэ зүйлдэл өөрийгөө бэлтгэх л одоо ёстой л байгаа байхгүй юу? Тэг би бол амар айгаад ингээ энэ мэдээллүүдийг зөндөө энэ тэнгээ байгаа л мэдээллүүд одоо тарах материал энэ тэнд байгаа л гарнээсээ яг ингээ унших гал ингээл эхлэнгүүт мэдээллүүд нь одоо амар ихэлдэг ч юм уу. Жишээлбэл тэнцээ тийм ингээд тийм юугаар тэгж хүмүүс нас урж исэн одоо ийм аюултай одоо галт уул хэлбэрэхэд ингэж яадаг мадаг гэдэг тэнгүүд эхлэл мэдээлэл надад амар санагдал эхлэнгүүд цаашаа нөө өөрийгөө сэргийлэх юм хэмээн өөрчлөж уншиж чадахгүй ч юм уу үзэж чадахгүй тэгээд би шууд алгасаад идэг ус байхгүй. Жоо айгаад л идэг гэсэн юм байна. Би ч нэг тэгж айсан юм байхгүй мөртлөө бүр ямарчлээсэн нэг юм гамшиг болох нь бол ойлгомжтой гэж би мэдээд идэг гэсэн юм аа. Тэгээд би болохоор зүгээр ингэж бодсон юм. Орон сууц биш угаасаа гамшиг болох үед яаж ч утсан юм байшин аврагдах боломжтой. Одоо юм орон сууц чинь ус цахилгаан бүх юм тасрах учраас хэдэн өдөр ингээ хоол тоггүй ингээ хэцүүдэн тийм учраас ерөөсөө яг тийм нэг байшинд л хотоос захад баг зэргийн захад ингээд гүний утга мутагтай хэдэн хоногийн туршид өөртөө ингээд тэгжээч их тийм жижиг аж хөрхэлдэг тийм л амьдрал өстой хамгийн зөв юм. Одоо ирээдүйн 50 жилд одоо юм гамшиг тохиолдох магадлал улам өндөрсөн ус багасна усны омс тэгэл би бүр яг тэг бодоод идэг байхгүй. Тэгтээ яг тэр тийм амьдралтай болох гээд одоо зүтгэгч тэр хугацаанд гинт ингээ газар мазар хөдлөө гинт гамшиг болвол яах вэ гэдэг талаас ерөөсө бодоагүй байсан билээ гол. Тэгэл тэрийг л өнөөдөр одоо сайн мэдэж авлаа л гэсэн үг л дээ. Ер нь бол тийм маш бэлтгэл муу байсан билээ бүр. Тийм ээ. Тэр нийт цугласан хүмүүс донд нь штэ тэр нөгөө онцгой байдлын ерхий газрыг хүн. За аяг авчирсан юм байна уу гэсэн чинь надаас бүр нэг ч аяг авчирсан байхгүй л ч. Би чи нөгөө бүр амар бэлтцсэн нөгөө аялалд авч явдаг цүнхэндээ нөгөө аягнуу тавг хутаг тэгэл нэг удаагийн тэгээд нөгөө шүдэн ламаа тэгээ нөгөө нарны зайгаар цэмгэлдэг гарч идэв бүх юмаа хийгээ хөвөрцөн. Тэгээ сой цав мав нүүр гарны алчив тэгэл ерөөсөө юу л хэрэг болох. Миний бодлоор хэрэг болж магадгүй гэсэн юмудаа бүгдийг чигтээс байхгүй. Дулаан хувцснаас бусдын дулаан хувц ихэр арай бүр ахтах гад ханзаа эхний ээлжинд зүгээр орчих гэж одоо. Тэнцээ бүр пүүгээ мөөгөө өөрсдөө хүмүүс явж исэн гэсэн. Юу нэ эрэхтэй ингээ яг гамшиг татаад яаж гамшиг бэлдээд ирээрэ гэсэн юм уу те? Үгүй ерөөсөө тэгж хэлээгүй. Би зүгээр өөрийнхөө хувь үнийхээ хувьд хэрвээ надад гамшиг тохиолдох гэж бодоход би яад нэг удаа бэлдээд үзье гэж бодоод би бүр албаар өөрөж юмаа хийгээд аваад явж үзсэн байхгүй. Тэгжээж би яг өөрийнхөө юунд дутуу яах ёстой мэдэж авсан байхгүй. Би одоо цаанаас нь зарлсан юм бах гэж бодохгүй хүмүүсийг эрэхтэй. Ерөөсөө би зарлаагүй. Нэг өдөр баг гэртээ тэгэж нэ тоглоом маркаар гэрүүлээрээ тогломоор юм биш үү хүүхдүүдтэйгээ бөгнөл сууж байгаа л тий. За одоо ингээд юугаа бэлдэх хэвээр тий цүнхэнд нь бэлдүүлүүлээд энэ төр. Тийм байдлаар ингээд ийм хөвгчлөлтэй өөр аргаар ч юм уу хүүхдүүдтэй ингээд ойлгуулад ячвал бас зүгээр юм тий. Тийм байлээ. Тэгээ одоо сав мангийн оронд наацах нь савн байхгүй тий савн байлаа гэж тэнцээ чи угаах усмус байхгүй тий би ихлээр савнгаа аваад сүүлд нь өгсөн савнгийн эрэг алга зүгээр нөгөө гар хариутгачл авах хэрэгтэйсэн юм да баг гэж утсахгүй.
Юу усаахгүй мантай байхад нь юу савмна. Тийм. Ядчил ариутгаад гараа ариутгаад идэж явах зүгээр юм байна гэж одоо. Гараа ариутгах чинь шууд аваад цүнхүү гэж байгаа юм чи тэр доор. За эмч хүн бас арай өөр байна. Надад бол гар ариутгах зүгээр санаанд орох ч. Юу ч үгүй гэж бодох ч. Тэгээд ариун цэврийн хэрэг бас хэрэгтэй юм билэ. Тэр чинь бас яг ямар үеч тохиолдол байлээ. Хэдэн оногч юу ч болоо байлээ тий. Тийм шүү дээ. Эмэгтэй хүмүүст бол ариун цэвэр хэлээ заавал бэлэн тусдаа тэр нөгөө аавах нөгөө гамшийн зүгэндээ байлгачих хэрэгтэй юм билэ. Тэгэл 0-ын цааснаас ахуулаад би тэгээ бүр тэгж бодож байгаа юм чи нөгөө 3 жах хүүхд юм чи. За энэ 3 ч одоо баач шиг тий. Тэр ил задгаа газар хамаагүй баалгаж хийлгэдэг бол хамтарт өвчин гарна гэдэг би өөрсдөө мэдчихсэн учраас уут хүртэл аваа явж байгаа байхгүй юу. Огныхоо уутыг хүртэл ингээд нөгөө ороод биелээ уутаа шууд тэргээ зүнхлээл. Хамгийн гол нь манад юу ч идэх юм байхгүйс нөгөө ингээд боо тэгээс нэг ганц хоёр жим тэгэл өөр юм байхгүй 72 цаг штэ 3 ингээд ам бүл тавуулаа. Тэр ер нь хоолоо ахиухан бэлтгэсэн юм байж юмар юм шүү ер нь идэж. Тэгээ тэр хоолыг нь болохоор борцоо зүгээр гэж хэлээ. Борц ааруул ээзгий ч юм уу. Тийм шүү дээ. Хадгалж болох үү. Тийм тэгэл консерв тиймэрхүү юмнууд ээл зүгээр исэн бэлээ. Тэгээ хин нөгөө даваадлаа ч юм бүр газ бэлэт гэдэг харна. Хэрвээ газар хөдөлт болоод газар хөдөлт болсны дараа гал гарах магадлал айгүй өндөр байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд хэрвээ тийм тохиолдол энэ тэнд яц тий. Тийм. Тэгээ хэрвээ тийм тохиолдол гэвэл энэ газ чинь баг илүү эрсдэлтэй болчих жоохоо. Тэрний он зүгээр газ мод бэлтгэхгүйгээр зүгээр харин лааш үдэнзээ аваад нөгөө аюулгүй газар орцсон байхад усаас ямар нэгэн байдлаар бид эдийг өсгөөд өгчгүй л ойлгомжтой. Тийм. Эцсийн дүндээ тийм л юм дээр хүрсэн. За ер нь бол лаа чүдэн зодолтой нэр байнга л ер нь ямар ч үед бэлэн байж хал хэрэгтэй те чүдэн зодол бол хаан тэгэл байж хахад илүүдэхгүй. За тэгээ өнөөдрийн мэдээллүүдээс та бүхэн бас та нар маань бас энэ сургалтанд суусан байх, очиж сонссон байх. Тэгээд хэрвээ сонсч хамжаагүй зарим зүйлээ олж сонссон байвал бишээ одоо бидний мдээгүй сонсоогүй зүйлийг бас сонссон байвал комментор бас нэмж сэтгэлээ үлдээгээрэй. Тэгээд олон мдээгүй хүмүүс маань бас дор дорно бие биенээсээ ингээд сайхан мэдээлэл аваад тэгээд бие биендээ бас зөвлөгөөнүүдээ бас бичээрэй. Өөр бас бид хоёрын яриаггүй зөндөө зүйлс байгаах. Тэгээд тэр болгоныг та бүхэн өөртөө бодож байгаа юмнуудаа заавал комментор үлдээгээрэй. Тэгээд комментоос бас бид хоёрын ярианаас манай сонсогчид маань бас олон талын мэдээллийг авах боломжтой байдаг шүү. За тэгээ манай подкаст маань юун дээр Facebook дээр, YouTube дээр, SoundCloud дээр, iTunes дээр Positive Mongolians гэдэг нэрээр орж байгаа. Дотор нь категори дотор нь төвшөө подкаст, дүлгэн подкаст гэд хуваагдсан байдаг. Тэгэхээр тэндээс та бүхэн ороод подкастуудаа дугаар болгоныг сонсох боломжтой шүү. Тэгээ subscribe дараарай. Бас юу дагаарай, follow хийгээрэй. За тэгээ танд үг хэлэх юм байна уу? Болцсон. Болцсон уу? За. За тэгвэл дараагийн подкастаараа иргэн уулзъя. Тэгээд тэр хүртэл түр баяртай. За баяртай.